За өглөөний мэнд манай үзэгчтэй Чингдүү рүү явж гин. Шиянаас гараад одоо нэг 400 км яваад нэг ийм уулын парк маягийн RV-ийн паркийн газар дээр ирчээд байж гин. Одоо Чингдүү рүү дахиад нэг 550 байна уу 600 км явна. Охин хүүхэд хоёр нисч ирж байгаа. Тэгээ цаашаага тэр чин дөрүүлээ явуулаад ингээ цаашаа урагшаа үргэлжлүүлнэ. Тэгээд нэгэнт одоо энд ирээд нэг ийм хиттийн ийм RV паркингд байрлаад байж байгаа болохоор бид хоёр юмнуудаа ерөнхийдөө имхэллээ шинэ жил болоод тэгэл замбраагүй яруу санд руу ерөнхийдөө гарсан. Гарахынхаа бараг л нэг 2-3 хоногийн өмнө нэг юм санаа байсан. Тэрийг бас хэрэгжүүлсэн. Тэрийг одоо та бүхэнд үзүүлье. Тэгээд ерөнхийдөө нэг машиндаа яг юу хийсэн бэ? Яг тусгайлан энэ аялалд гэдгээ бас нэг танилцуулъя гэж бодоод нэгэнт юмнуудаа задлаад энд имхэлснийх имхэлэх гэж байгаад штэ. За ерөнхийдөө бол олон хүмүүс одоо тэгэл хүүхдүүд ирнэ, найз нөхөд ирнэ ингэж яана гингэлээд өмнө бол 2хан сандалтай байсан. Тэгээд тэрийг одоо 4 сандалтай болгосон. Ингээд 4 сандалтай гэдэг нь урдаа жолооч дахиад зорчигч тэгээд ард нь дахиад 2 сандал байгаа. Дахиад дээрээс нь өөрийнх нь хуучин тэр нэг өргөн сандлын тавьц. Тэгэхээр яг хүүхэд ирээ суух юм бол хажуу суугаад явахад өөрөө бүстэй байдаг. Тэгээд тэрийг тавья гэж бодоод буцаага тавьцсан. За хамгийн гой сонирхолтой юм бол энд нэг хайрцаг байгаа. Мэдээж хотын аян замд явхад багаж тэгэл одоо эрэгтэй хүн бол одоо хариуцах хэрэгтэй юм гэм бол багаж татлага одоо өөр юу хэрэгтэй байна гэдэг тэрийг одоо бодвол их л бэлддэг баг. Тэгээд миний хувьд бол тэрийг хаана хийх вэ гэж өдрийн шөнийн бодол болоод ясан. Тэгээд нэг ийм санаа өөрөө дэвшүүлээд тэгээ энэ шалын зүсээд энэ доорны ийм нэг нэлээд том хайрцаг хийцэн. Тэр нь бол маш таалагдж байгаа одоо. Тэгээ цаашдаа бол бас зарж борлуулах бас бодолтой байгаа. Ингээд одоо энэ ингээ онгооч. Энэ дотор одоо би хэдийн хэмжээний юм юу ерөнхийдөө би авч явж явдаг вэ гэдгийг ерөнхийдөө ингээд үзэгчтэй бас сонирхуулъя. Хүн болгонд янз янзын хэрэгцээтэй зүйл гэснээр авч явдаг байх гэж бодож байна. За нэг ийм гэрэл. За энэ шакл ролик бас хүн албанд татаад болох юм бол за энэ нэг ийм юуны шингэн бион ойлын шингэн. Тэр юм жижигхэн бион ойл авч явж байгаа. Энийг болохоор тэр голоор ингээ хийчихэж байгаа. Бас гадна дотнод одоо яаралтай бизнес хэрэг гарах юм бол ямар ч байсан энэ аварчин гэж бодож байна. За ерөнхийдөө бол ер нь жоохон замбраагүй. За нэг хэдэн болт гайкны юу нэг юм уутанд хийцэн. За багж том ком багж багтахгүй болохоор ингээ хийлгэцэн. За энэ одоо бас нэг усны энэ хоолой. Усны савд тавьсан. Одоо бид хамт танилцуулна. За ингээл автирк байх хэдрийн ком. За ингээд татлагнууд энд шүрмс. За татлагны юу. За дахиад үлдээл дорцоонууд нэг уутанд хийцөө ийдсэн. Замбраагүй явж байгаа. Үннээ хэлий. Яруу санд руу явсан. За ингээд дорцооны иш. Энэ RB-гийн хийлэгчний өшөө энийг бол олон жил хэрэгжилж байгаа. Манай спонсор. За энэ ингээд гадснууд яах гэж ийм олон гадс авч явж байгааг бол далайн ирэг дээр очих юм бол энэ сүйдвэрчээ дийлгээд арай том зайтай ингээд амьдэрчин гэж бодож байна. Тэгээд нөгөө сүйдвэрчээ хамгаалаад олон гадстай зоохгүй бол бас хийсгэж магадгүй. За нэг ийм түлшний шүр юмыг яаж мэдэх вэ бас хэрэг болж магадгүй гэд. За дахиад энэ дорцоовнууд, ком дорцоов түлхүүрнүүд. За энэ тестер юмыг яаж мэдэх вэ бас цахилгааны гэмтлийн хөвтөл гарах юм бол за энэ дахиад энэ ханаа бэхэлдэг юм бэхлэгч Alucab-ийн энэ Storm Kit гэдэг бүр их салхи шуурхтай бол энийг хийждэг байхгүй юу? 2 ширхгийг бүр авцсан. За энэ их сонирхолтой байгаа ч манай ирчүү сонирхч магадгүй. Энэ хараа ингээд солигдоод ингээд ячдаг. 16, 17, 18, 19 нөгөө талдаа 14, 13, 12, 15 нэг түлхүүр дорцоо. За энэ дугууны даралт хэмжигч RB-гийн энэ леботикны удирдлага. За энэ дахиад янз янзын жижигхэн татлагнууд энэ байна. Дахиад нэг шакл. Би ерөнхийдөө бол хог новшийг чирж явд юм а. Тэгэл одоо хизээ нэгэн цагт хэрэг болох болов гэж бодоод. За энэ компрессорын дахиад сунгагч. Дахиад татлага. Яагаад ийм олон татлага авч явж байгааг л
энэ юмыг яаж мэдэх вэ? Бас дээр ачаан дээр ийм ачиж яхаар бол одоо холын замд явж байгаа юм чи хүмүүс ирнэ, найз нөхдүүд ирнэ, бас ачаа бараатай багтахгүй байх юм бол бас идрээрээ дээрээ уяа явчих юм болоо гэж бодоод ийм ихийг авсан. За энэ дорцоо данхраад за зонтог дахиад татлага бас бороо орох юм бол бас хэрэг болох байх гэж бодоод за энэ доороо дэвсгэд илсэн дээр бас дэвсэх юм бол бас хэрэгтэй болоо гэд нэг ийм юм авцсан. Энэ дахиад Afterknikom. За энэ юу вэ? Энэ маш чухал юм шүү. Сувлэгчний дугууны ерөнхийдөө бол сувлэгчний кит, repair kit. Энэ Airbnb-ийнх зардаг энэ нь болохоор төмөр үйд юм байл хамгийн гол нь хужаагийн юм байдаг. Тэгээд нөгөөх нь хугарчдаг. Яг хэрэг болох юм бол хэрэг болчихдохгүй болох юм бол бас нэмэргүй болохоор энэ төмөр нь бас олон жил хэрэгжилж байгаа. За тэгээд данхраадны ишнүүд дугуунд орцоо. Ингээд эдгээр бүгдээрээ энэ дотор багтчихж байгаа байхгүй. Одоо та нар төсөөлөд үстэй энэ хэрэг машин дотор явхаар болоод энэ дотор машин дотор зайнаас л эзлэн аавна гэсэн үг шүү дээ. Дахиад нэг тест. Энэ хамгийн чухал юм байна. Монгол төмөр утас. Энтэй багт бол одоо нэлээд олон проблемуудыг шийдэндээ ер нь бол манайхан мэдж байгаа бах. Монгол төмөр утас. За иймэрхүү сав энэ ерөөсөө ямар ч машиных нь ерөнхий бүтцийг өөрчлөөгүй тэтгэл рүү нь хооно том зайтай байдаг. Хойд банкных нь ардна. Тэгээд залгаал ерөөсөө дараам руу боогол ингээ бүслүүрдэл хийц. Одоо дээр үеийн хөгшин продонууд дээр бас дотроос онгордог юм хайрцагнууд байдаг гэсэн. За окей, энэ хайрцагны хувьд бол энэ. За дахиад нэг халуун оронд явхад юу хэрэгтэй вэ гэхэлэр мэдээж ус хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тайланд далайн ирэг дээр байх юм бол байнгын тэгэл далайд оронд австай ус буцаал машин дотор амьдрна л гэж бодож байгаа юм чаа. Тэгэхээр 55 литрийн банк доор тавьсан. Дахиад дээрээс нь эндээ бол 7.5 литр гар хөлөө угаахад ингээ ус бэлэн авахд амархан ингэж байрлуулсан. Энэ дахиад нэг усны сав Airbnb-ийн ийм канистр зардсан байлээ. Тэгээ спонсорлоод ийм канистр өгсөн. Гэтэ энэ канистрын бол би шууд дэлгүүрээс нь аваад гараж дээр очиод ингээ тастаа хийсэн. Яагаад тасцсан байг бол зүгээр дан агаар ийм холын замд аваа яваад ахгүй зүгээр сав аваад явахгүй тулд энийг ийм сав болгоцсон. Яг хуучин төмөр канистр зүссэн хийг аваа яваад байдаг гэсэн. Энэ нь болохоор пяур болохоор хамаг хөнгөн болчихж байгаа нэгт. За тэгэл дотор нь найдлах бас ийм юу байгаа сүхээ татлага тэгээд энийг ноцоостой. Тэгээд ерөнхийдөө хоёр ашигладаг гэсэн үг шүү дээ. Энд нь болохоор дүүшнийх нь толгойг энэ дээрээ залгаад усанд орчин. Энэ хүртэл усаар дүүргээл. Бус үед нь болохоор юм аяг аваа явчихж байгаа гэсэн үг. За ус дахиад ус. Найз манай өөр ангаа Батуулд гэх нэг найз би бас алюкаптай тэр чинь ингээ холын замд явж байгаа юм байна. Чамд энэ усны сав хэрэгтэй байх гэдэг 55 литрийн нэг Австрали усны сав long range усны сав бэлгэлсэн. Тэр бол энэ машины доод хэсэгт байрлагдж байгаа 55 литр кардан аваад карданы дээгүүр ичт юм байлаа. Гэтэ жоохон би өөрчилсөн. Яасан байг бол дахиад энэ хамгийн доод цэгээс нь эндээс нь ингээд юу гаргаад ирсэн. Бас яруу сандруул хийсэн. Явахынхаа өмнөхөөрөө эндээс нь ингэж гаргаж ирээд одоо энэ кран усаа дүүргээгүй байгаа. Эндээсээ крантаа нэгээд эндээсээ нэг уснаа аваад хэргэлчин. Дахиад дүүшэндээ орохдоо энд нь бас хоолой гаргацсан. Ийшээгээ залгаад бас дүүшэнд орчих боломжтой гэсэн үг. Усаа бол энэ дээрээсээ ингээд дүүргээд доошо холбцсон. Тэгээ 55 литр цэвэр ус гэсэн үг. Ууж болохоор ус. Сав нь бол өөрөө юутай юм бэл. Нээрч хөнгө цагааны хайлттай. За нэг иймэрхүү тавьчихан одоо халуун оронд явхад юу хамгийн хэрэгтэй вэ гэж бодсон. Ерөөсөө л ус хэрэгтэй байх гэж бодоод ерөнхийдөө усны асуудлаа бол ингэ шийдсэн. Тэгээд яг хятадд иймэрхүү ингээ паркинг байд юм байна аялын машины. Тэрийг яг өөрөөсөө хайж олох хэрэгтэй байна. Тэгээ өөрчлөн бит хоёр нааша шианаас гараад уулуудаар даваад энд ирээд ерөнхийдөө ингээд хоноод ямар ч аюул байхгүй ингээ эрхчлөөтэй тухтай байж боломжтой юм байна шүү. За окей, нэг иймэрхүү машины одоо энэ хувьд бол тэгээ дараа нь цаашаа мэдээж халуун орн руу явхаар одоо яг амьдрал дээр юу хэрэг болд юм бэ гэдгийг одоо та бүхэнтэйгээ бас цааш та хуваалцъя гэж бодож байна.